Бизнес радио 98.9 Magic Choice санхүүгийн мэргэжсэн үйлчилгээний төв хамтран бизнес эрхлэгч танд мэдүүл зохих санхүүгийн зөвлөгөөг 11-р сарын 17-наас эхлэн даваа лавг баасан гариг бүр 13 цаг 5 минутаас танд хүргэнэ. Таны санхүүгийн боловсролын төлөө Бизнес радио 98.9. Өдрийн мэнд төргийн сонсогчдоо өнөөдөр манай студиуд Magic Choice санхүүгийн мэргэжсэн үйлчлэгээний төвийн мэргэжилтэн Алтан Зул болон Алтан гэрэл нар та бүхэнд санхүүгийн талаар яриа өрнүүлэхээр хүрэлцээрэй байна. Ингээ та бүхэд өдрийн мэнд төргийн сайн байцгаана уу? Сайн байцгаана уу? За өнөөдөр гурлаа ерөнхийдөө санхүү гэж юу вэ? Санхүүг төрсэн асуудлууд энэ талаар ярилцсан. Ярилцлахаа санхүү гэдэг одоо ерөнхий ойлголтын талаар эхлэе. За санхүү гэдэг ойлголт бол ерөнхийдөө бол нэлээд том хүрээтэй тийм ээ. Тэгэхээр өнөө цагт санхүүгийн мэдлэг хүн бүрт тэр болгон хэрэгтэй юу гэдэг талаар ярив. Тэгэхээр сүүлд хийсэн судалгаанаас харахад бол өнөөгийн хүмүүст 3 төрлийн мэдлэг бол заашгүй хэрэгтэй байна гэж гарч ирсэн байна. Үүний нэгдүгээрт нь бол компьютерийн мэдлэг, хэлний мэдлэг, за тэгээд үүний дараагаар санхүүгийн мэдлэг гэдэг зүйл орсон байна. Тэгэхээр өнөө цагт компьютерийн мэдлэггүйгээр ямар нэгэн ажил эрхлэх бол боломжгүй юм. Үүнтэй адилхан бид нэр хуваараа бизнес эрхэлж байгаа болон албан байгууллагууд, хувь хүмүүс маань бүгдээрээ энэ санхүүгээ удирдаг ухаан гэдэг зүйл бол биднэрт зайлшгүй шаардлагатай байгаа юм. Тэгэхээр бид бол нэгтлэн яруу хүмүүсийг л санхүүгийн хүмүүс гэж ярьдаг. За энэ хүмүүс санхүүгийн хүмүүс учраас бүгдээрээ санхүүгийн мэдлэгтэй байж таараа гэж боддог. Гэхдээ зөвхөн санхүүгийн тайлан гаргадаг хүнийг бол энэ шууд санхүүгийн мэдлэгтэй байна гэх бол хэлэх боломжгүй юм. Яагаад гэвэл санхүүгийн мэдлэг гэдэг дотор бол тайлан гаргахаасаа гадна тэр гаргасан тайлангаа унших, за ямар мэдээллийг түүнээс олж авах вэ тийм ээ. Ирээдүйн одоо шийдвэр гаргахад бол хэрэгжилж чаддаг байх гэсэн ойлголтууд бол энэ дотор явж байдаг. Тэгэхээр энэ ойлголтууд бол маш чухал ойлголтууд байдаг. Тэгэхээр ер нь хувь хүн болон албан байгууллагууд бол яг санхүүгийнхаа ил тод байдлыг бас ер нь нууцлахыг хичээж оролдож байдаг. Тэгээ энэ яг зөв юм уу, буруу юм уу энэ тал дээр? За өнөөдөр та одоо нэг бизнес эрхэлдэгч бай, эрхэлдэггүйч бай. Таны хувийн амьдрал ерөөсөө тэр чигээрээ бизнес байдаг. За учир нь болохоор хүн болгон орлого олдог, бас зарлага гаргадаг. За ашиг алдагдaltaй, өөрөө авлагатай, их бага одоо хуримтлуулсан хөрөнгөтэй байдаг тийм ээ. За тэгвэл одоо тэр зүйлүүдийг бол ерөнхийдөө таны бизнесийн амьдрал гэж үзэж байгаа юм тийм ээ. За тэгвэл энэ бизнесийн амьдралд бол ямар нэгэн байдлаар санхүүгийн бэрхшээл болон ямар нэгэн санхүүгийн асуудлууд бол тулгарч идэг. За гэтэл зарим хүмүүс маань болохоор энэ санхүүгийн байдлаа одоо эргцүүлэх дургу тийм ээ. Юун дээр алдаад байна? Энэ тал дээр бол бодох одоо юм ерөнхийдөө их дургу. За мөн одоо нөгөө санхүүгийн бэрхшээлээ өөрөөсөө, за гэр бүлээсээ, за албан байгууллагынхаа хүмүүсээсээ магадгүй удирдлагуудаасаа ерөнхийдөө нууцлж байдаг юм байна. Тэгэхээр энэ дээр болохоор яг ямар зүйлээ яг нууцлах ёстой, ямар зүйлээ ил тод байлгах ёстой, хизээ нууцлах ёстой, ямар тохиолдолд бас ил тод байлгах ёстой гэдгийг бол байгууллагын удирдлага болон одоо менежерүүд маань ялгаж салгаж ойлгож байх хэрэгтэй гэж бас бодож байгаа. За өөрийнхөө байгууллагын санхүүтэй холбоотой нууцлал болон бэрхшээлүүдийг мэдээж хэрэг хувь хүнд одоо нэг хамаа намаагүй дэлгээд авах буруу тийм ээ. Магадгүй энэ маань эргүүлээд танай байгууллагын одоо нэг өрсөлдөгч байгууллага дээр магадгүй сонсогдох асуудлаас гарч магадгүй шүү дээ тийм ээ. Тэгэхээр одоо яг одоо энэ тохиолдолд бол та бол энэ санхүүгийн хүндрэл, энэ бэрхшээл, энэ санхүүтэй холбогдоод байгаа энэ асуудал бол санхүүгийн мэргэжлийн зөвлөгч байгууллагуудад бол хандаж одоо асуудлуудад тодорхой хэмжээний асуултанд хариу авч тийм ээ шийдвэрлүүлэх ерөнхийдөө боломж байдгийг. Тэгэхээр энэ одоо нөгөө санхүүгийн зөвлөгч байгууллагууд гэж яриад байгаа энэ одоо байгууллагууд маань болохоор нууцыг одоо хадгалах эрх зүйн орчин нь бол ерөнхийдөө бүрдсэн байдаг гэж ойлгож байна. Бизнес радио 98.9 Magic Choice санхүүгийн мэргэжсэн үйлчилгээний төв хамтран бизнес эрхлэгч танд мэдүүл зохих санхүүгийн зөвлөгөөг 11-р сарын 17-наас эхлэн даваа лавг баасан гариг бүр 13 цаг 5 минутаас танд хүргэнэ. Таны санхүүгийн боловсролын төлөө Бизнес радио 98.9. Тэгэхээр яг санхүүгийн талаар дэлгэрэнгүй яг мэдлэгтэй мэдээлэлтэй болохыг ер нь ач холбогдол нь яг чухам юунд байх вэ? За сонсогчдоо бас нэг асуулт тавьмаар байна л да. Тэгэхээр танд одоо борлуулалт чухал уу эсвэл ашиг чухал уу гэж асуултыг тавьмаар байна л да. Тэгэхээр байгууллагуудын удирдлага болон маркетингийнхэн за мөн одоо бусад салбарын ажилтнууд за энэ бусад салбарын ажилтан гэдэгт одоо худалдагч байж болно тийм ээ. За мөн үйлчлэгээ үзүүлдэг үйлчлэгээний ажилтнууд байгаа. За салбарын менежерүүд байгаа. За эдгээрүүдийн хувьд бол борлуулалт чухал гэж ойлгож иж магадгүй.
За энэ бол ер нь бол нэг буруу асуудал биш шүү дээ тийм ээ. Яагаад тэгэхээр худалдагч бол тухайн одоо борлуулах гэж байгаа бараагаа сайн сурталчилж ийж, сайн тайлбарлаж байж ийж тухайн бараагаа борлуулж чаддаг. Тэгэхээр бид нар одоо бас нэг гадуур дэлгүүрүүдээр явхаар чинь зарим тохиолдолд худалдагч нь зүгээр тэд байдгаа гэж үнэ хэлчээ сууж идэг тийм ээ. Зарим нь болохоор хурж ирэл яг ийм бараа ийм ач тустай гэж энэ тохиолдолд бид нар бол бараагаа сайн тайлбарлаж байгаа газруудаас л ерөнхийдөө бараа бүтээгдэхүүн авах сонирхолтой байдаг үйлчлүүлэгчүүд маань. Харин үйлчилгээний одоо хувьд гэх юм бол тухайн үйлчлүүлэгчийнхаа сэтгэлд нь хүртэл үйлчлэгээ үзүүлж иж үйлчлэгнийхээ орлогыг авдаг байгаа тийм ээ. За тэгэхээр яг энэ одоо тохиолдолд бол ерөнхийдөө үйлчлүүлэгчээ татах, борлуулалтын орлогоо нэмэгдүүлж ажиллах нь байгууллагын удирдлагууд болон одоо менежерүүдийн маркетингийн албаныхын ерөөсөө гол зорилго байдаг байгаа. Харин нягтлан бодогч гэдэг хүн, за няруу гэдэг хүн буюу одоо нэг санхүүгийн албаны энэ хүмүүс маань бол яг гадуур ингээ маркетинг хийгээж бараа бүтээгдэхүүнээ борлуулах гэж тайлбарлах ч гэдэм үү. Хүнтэй одоо шууд одоо харилцаж байгууллага дээр ашиг одоо орлогыг олдог хүмүүс биш юм байна. За харин байгууллагын ашгийг нэмэгдүүлж, за өргөө зардлыг бууруулж ажиллах нь бол уг ажилтнуудын ажлын чиг үүрэг буюу ерөөсөө гол зорилго нь байгаа. Тэгэхээр үнэ хэрэгтэй бол өндөр орлоготой байлаа ч гэсэн өргөө ашиггүй зардал гаргаад одоо нөгөө их орлоготой байдаг, дандаа зардал гаргаад байдаг, илүү дутуу юм мөнгө их зарцуулаад байдаг. Яг энэ одоо байх нь бол байгууллагуудад ер нь хэрэгтэй юу? За тэгэхээр энэ дээр бас нөгөө байгууллага бүр дээр тийм ээ. За байгууллагачгүй ер нь бизнес эрхэлж байгаа хүн болгон дээр ашигтай өр, ашиггүй өр, за мөн ашигтай орлого, ашиггүй орлого гэж бас байдаг байна. За энэ дээр одоо ашиггүй орлого гэж юу яриад байгаа юм бэ? Орлого гэдэг чинь хүн компани болгонд л ашигтай гэж зарим хүмүүс одоо ойлгож иж магадгүй л дээ тийм ээ. Тэгэхээр энэ дээр бол одоо ашиггүй орлого гэхэд жишээлбэл одоо нэг өсчингийн газар байлаа гэж үтэй. За нэг өсчин дээр одоо ороод үсээ нэг янзлуулаад нэг за 10,000 төгрөг төлөлөө гэж бодъё л да тийм ээ. Тэгэхэд гэтэл тухайн одоо өсчин маань тухайн одоо хүний үсийг маш сайн засч өгч чадаагүй ч юм уу сэтгэлд нь хүргэж чадаагүй байвал тухайн үйлчлүүлэгч тэр газраас ямар хуун сэтгэлдээ гарах вэ? Ерөнхийдөө нэг за ийшээ дахиж ормооргүй юм байна. За одоо өөр хүнд одоо ингээд за тэр одоо газар бол битгий ороорой. Энэ ерөөсө дэмий юм байна лээ шүү. Гэж одоо үйлчилсэн болвол таны саяны олсон орлого 10,000 төгрөг бол энэ бол ашиггүй орлого. Яагаад гэвэл таны дараагийн ирэх орлогыг чинь энэ үйлчлэгээ чинь хаач чинь гэж ойлгож байна. За ашигтай орлого, ашиггүй орлого гэдгээс гадна бас ашигтай зардал, ашиггүй зардал гэж бас байна л да. За түрүүний хэлсэн жишээн дээр бас ингээ авч үзэхэд бол үйлчлэгээ сайн үзүүлээд үсийн сайхан засаад гаргацсан бол тэр ашигтай орлого болчих чинь тийм ээ. Тэгвэл тэр ажилтнанд өгж байгаа манай байгууллагаас өгж байгаа цалингийн зардал бол ашигтай зардал болчихж байгаа юм. За тэгвэл үйлчлэгээ хүргээгүй, сайн хүргэж чадаагүй байгаа тохиолдолд бол цалингийн зардал нь бол ашиггүй зардал болоод манай дээр хуурж ийна гэсэн үг. За өөр бас нэг жишээ авч үзье л да. За жишээлбэл нэг 3 ажилтан нийлээд нэг одоо ажлыг гүйцэтгэж ийна гэж үзье. 2 ажилтан бол үнэхээр ажлаа сайн гүйцэтгэдэг. За бүтээмж өндөртэй ажилдаг тийм ээ, ажиллаа хийж чаддаг. Гэтэл нэг хүн маань магадгүй онгоо ярддаг тийм ээ. Өдрийг одоо арга саам хийгээд өнгөрөөдөг ажлын бүтээмж байдаггүй гэж үзье. Сарын эцэс болоход энэ 3 хүн гуруулаад ялгаагүй цалингаа авна. Харин тэр 2 ажилтны маань цалин бол манай дээр ашигтай зардал болчихж байгаа юм. За нэг ажилтны зардал бол ашиггүй зардал болж байгаа юм. Тэгэхээр ийм зардлууд байна уу? Энэ ашиггүй үр зардлууд байна уу гэдгийг санхүүгийн тайлангаа уншиж сурч ээж тийм ээ. Эндээс санхүү гэдэг мэдлэгийг олж авч иж энэ зардлуудыг бол аль болох бага болох байлгах дээр ажилдаг хүмүүс олон нэгтлэнгууд гэдэг хүн. Ингэж ажиллаж чадах юм бол байгууллагын ашиг тэр хэмжээгээрээ өндөр болоод гараад ирдэг. За манай маркетингийнхан маш сайн ажиллаа, борлуулалт маш өндөр гараад ирлээ тийм ээ. Гэтэл магадгүй өргүү зардлууд нь ингээ явсаар байгаад манай одоо ашиг байхгүй ачлаа. Тэгвэл манайх ямар ч ашиггүй ажиллаж байгаа юм чинь тэр өндөр борлуулалт орлогыг олох шаардлага ер нь бол байхгүй, зардал нь их тэнцэж байгаа учраас. Тэгэхээр энэ өргүү зардлуудыг гаргаж ирээд үүнээс өөр ямар зүйлүүд байна гэдгийг гаргаж ирээд одоо ашигаа өндөр болгох байлгах асуудал. Тэгэхээр та бүхэн болвол борлуулалт чухал уу, ашиг чухал уу гэдэг дээр бас өөрсдийнхөө дүгнэлтийг бас хийх байхаа. Бизнес радио 98.9 Magic Choice санхүүгийн мэргэжсэн үйлчилгээний төв хамтран бизнес эрхлэгч танд мэдүүлэл зохих санхүүгийн зөвлөгөөг 11-р сарын 17-наас эхлэн даваа лавг баасан гариг бүр 13 цаг 5 минутаас танд хүргэнэ. Таны санхүүгийн боловсролын төлөө Бизнес радио 98.9. Тэгэхээр манай сонсогчдод бас бодож байгаа хэлтэй. Танаа Magic Choice төв дээр очоод энэ талаар зөвлөгөө мэдээлэл авъя гэх юм бол ямар байдлаар яаж зөвлөгөө өгөх вэ? Ер нь энэ талаар яаж
мэдлэг мэдээллийг ер нь цуглуулах боломжтой байд юм байна. За манай дээр болохоор яг энэ тал руу чиглэсэн санхүүгийн тайлан гаргах төсөл сургалт гэж байдгийг. За тэгэхээр энэ дээр яагаад төсөл гэж нэрлсэн гэж үзэх юм бол за хэсэг бүлэг хүмүүс одоо нэгэн зорилгод хүрэхин тулд баг олон ажиллаад за эцсийн үр дүнгээ харахыг ерөнхийдөө бид нар чинь төсөл гэж ойлгодог шүү дээ тийм ээ. За тэгэхээр одоо энэ дээр одоо нэг 6 хүнтэй ч гэдэм үү 7 хүнтэй ч гэдэг юм уу нэг анги одоо бүрдсэн гэж үзэн тохиолдолд тухайн одоо ангийн маань хүмүүс нийлж аваад одоо яг нэгэн баг болж одоо нэг ажлыг гүйцэтгэх одоо зарчмаар энэ сургалт маань бол хичээл маань бол явагддаг юм байгаа юм. За тухайн нэг ангид суралцж байгаа одоо суралцагч нар маань болохоор ерөнхийдөө нэг багийн зохион байгуулалтанд ороод за одоо нэг анх одоо шинээр компани байгуулахаас эхсүүлээд одоо ерөнхийдөө энэ санхүүгийн үйл ажиллагааны одоо байлдааны талбар гэдэг зүйл рүү ерөнхийдөө шилждэг л дээ. Яг байлдааны талбар гэдгийг дэлгэрүүлээд ярих юм бол За жинхэнэ байлдааны талбарт яг юу хэрэг болдог вэ те? Байлдааны талбарт яг хэн байх хэвээр вэ? Нэгдүгээр тал цэрэг хүн байх хэвээр, бэлтгэгдсэн байх хэвээр. За тэр хүн зэвсэгтэй байх хэвээр. Зэвсгээ бол бүрэн эзэмшиж чаддаг байх хэрэгтэй тийм ээ. Тэгээд хизээ хаана хинтээ одоо хэрхэн яаж байлддгийг мэдчихэж байлдааны талбарт бол амжилтыг бол гаргаж чадна тийм ээ. Ялтыг байгуулж чадна. Тэгвэл бид нэр энэ байлдааны талбарыг яавах гэхээр санхүүгийн үйл ажиллагааны байлдааны талбар гэж үзэж байгаа юм. За тэгвэл саяны ярьсан жишээн дээр бол цэрэг байх хэрэгтэй гэдгийн оронд бол санхүүгийн үйл ажиллагааны байлдааны талбар дээр нягтлан байх хэрэгтэй. За тэгээд зэвсэг гэдэг маань бол үүний оронд бол санхүү татврын тайлан гаргадаг програм байх хэрэгтэй тийм ээ. Тэгээд нягтлан хүн бол уг програмыг бол бүрэн эзэмшсэн байх хэрэгтэй байна. За тэгээд хизээ юу хийхээ мэддэг байх хэрэгтэй гэдэг бол байгууллага дээр санхүү үйл ажиллагаан дээр ямар эрсдлүүд тулгарч бий болох вэ? Тэр эрсдлээс хэрхэн сэргийлж болох вэ гэдгээ бол мэддэг байх хэрэгтэй. Тэгэхээр энэ байлдааны талбараа бид нэр санхүүгийн үйл ажиллагааны цикл гэж ойлгочихж байгаа юм. Тэгэхээр энэ санхүүгийн үйл ажиллагааны цикл бол байгууллага дээр банк ингээ явж идэг, давтагдчих идэг тий. Үүнд одоо юу арах вэ гэхээр за компани шинээр үүсгэн байгуулсан ч бай, эсвэл үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагч бай. За хамгийн ажилгүййлээ болгон дээр анхан шатны баримт гэдэг зүйлүүдийг бүрдүүлдэг. За тэгээд үүнийгээ үндэслээд дэд туслах тайлан заавал гаргах ёстой. За тухайн тайлан үндэслээд санхүүгийн тайлан, татврын тайлангуудыг бол гаргана. За гаргасан тайлангаа болвол нөгөө харьяалах дүүргийнхээ гэлцүүдэд тийм ээ албадуудад аваачиж тушаах ёстой байх нь. За мөн аудит гэдэг зүйлийг хийх ёстой. Тэгэхээр энэ аудит гэдэг зүйл дээр бид нэр байгууллага дээр гаргасан тайлангаа хөндлөнгийн одоо хяналт шалгалтаар оруулаад зөвлөгөөнүүдээ аваад алдаа дутагдлаа одоо засаж залруулах ёстой байх нь тийм ээ. За үүний дараагаар бол татврын шалгалтанд орно. Татврын шалгалт гэдэг зүйл бол байгууллагт зааг 2 жилд нэг удаа өгнө бол орох ёстой шалгалт. За 2 жил юм уу 3 жилд татврын шалгалт оруулаад энэ 3 жилийнхээ ажлыг бид нэр шалгуулаад дүгнж цэгнүүлээд дүнгээ тавиулдаг гэж ойлгож байна. За ингээд эхний 3 жилийн ажил дууслаа. Дараагийн энэ баримтуудыг бол одоо цааш нь архивлаад за үлдсэн хэсэг дээр бол бид нэр дараагийн жилээс нь ахаал бид нэр баримтаа бүрдүүлээд санхүүгийн үйл ажиллагаа маань эргэлдээд ингээд цикл маань явж гинэ гэж ойлгож байна. Энэ бүх процессуудыг одоо бүгдээрээ бие дааж хийж одоо сурж байгаа юм. Тэгэхээр нөгөө түрүүний хэлсэн одоо твсгээ бүрэн эзэмшиж сурна тийм ээ. Дээрээс нь ямар эрсдлүүд тулгарч болох уу, түүнээс хэрхэн сэргийлж болох уу гэдгийг нь бол бас эндээс мэдээд олоод авах боломжтой гэсэн үг. Тэгэхээр үүнээс гадна бас яах вэ гэхээр зөвхөн одоо санхүүгийн байгууллага чинь одоо санхүү төрийн сангийн хэлтстэй, татврын хэлтстэй харьцдаггүй тийм ээ. Үүнээс гадна одоо санхүүтэй холбогдлолтой улсын бүртгэлийн алба байна. За тэгээд хөрөнгийн үнэлгээ гэж юу байдгийг тийм ээ. Аудитын компаниуд тэр мэрэгсэн зөвлөх үйлчилгээ өгдөг газар болон банк төслийн одоо тэр нөгөө компаниудтай хэрхэн харилцах вэ гэдэг талаарх зөвлөгөөнүүдийг бас энэ дээр өгөө явцдаг. Тэгэхээр энэ талаарх мэдээллийг та өөртөө олж аваад өөртөө хөрөнгө оруулалтыг хийх юм бол энэ хөрөнгө оруулалт хийсэн зүйл чинь эргээд таны хувьд бол ашигтай зардал болоод явах давуу талтай. За уг сургалтаар бол мөн одоо манай сургалтын төвөөс юу хийх вэ гэхээр одоо улсын бүртгэлийн алба гэж ийм байгууллага байд юм аа гэд. За тэгээд улсын бүртгэлийн албанаас нэг хүн томилогдчих юм байна тийм ээ. Тэгэнгүүт тухайн суралцагч нар маань болохоор анх компани байгуулахын тулд мэдээж хэрэг улсын бүртгэлийн албан дээр очдог байгаа. Тэгвэл тэн дээр яг ямар процедур болдгийг энэ одоо зүйлээр бас яг практикаар одоо эзэмшүүл гаргаад ирнэ гэсэн үг. За мөн одоо төрийн сангийн хилтэс буюу санхүүгийн тайлан авахд одоо тухайн төрийн сангийн хилцээхийн юуг анхаарах ёстой байдгийг, яагаад тайлан гэж юм буцаагаад байдгийг, буцаахгүй тул бид нэр юуг анхаарах ёстой байдгийг тэрийг бас анхаарах
болон одоо энэ одоо хичээлээрээ бас эзэмшүүлнэ. За мөн одоо хөрөнгийн үнэлгээ гэж ярьж байна тийм ээ. Тэгэхээр энэ хөрөнгийн үнэлгээнд орохын тулд тухайн ямар компанид хандах ёстой байдгийг. За тэгвэл тэр хөрөнгийн үнэлгээний газар нь болохоор үйлчлүүлэгч нартаа ямар зүйлээр одоо ач холбогдол тийм ээ, ямар зүйлээр туслах одоо боломжтой байдгийг тэр талаар одоо бас мэдлэг өгнө. За мөн энэ татварын алба гэдэг дээр болохоор манахаас бас нэг татварын албаны байцаагчийг томилно гэж ойлгоно. За тэгээд одоо тайлан хэрхэн яаж тушаах ёстой байдгийг, одоо хүлээж аваагүй буцаасан тохиолдолд бид нэр яах ёстой байдгийг тэр талаар бас их дэлгэрүүлж ерөнхийдөө сургалтын дээр оруулсан байгаа юм. За тэгэхээр аудитын компаниг бас төлөөлж бас оролцдог байгаа. Тэгэхээр тэр аудитын компани нь болохоор тухайн танаа санхүүгийн гаргасан тайлан дээр чинь алдаа дутуудлууд юу байгаа, ирээдүйд ямар эрсдлүүд учирч болох юм тийм ээ. За тэр болгон дээр бол зөвлөмж зөвлөгөөнүүдийг өгдөг. Мөн одоо аудитын ач тус гэж юу байдгийг, одоо хүмүүсийн буруу ойлголттой юм байдаг юм уу тийм ээ. Яг одоо энэ талаараа нь одоо үнэн зөв бодиттой мэдээллүүдийг бас өгөөд яг одоо аудитын чухал зүйл байт юм а гэдгийг бол бас өгөх мэдлэгтэй байгаа юм. За мөн одоо энэ татварын мэрэгсэн зөвлөх үйлчилгээний газарт одоо хандсанараа аж ахуйн нэгж байгууллагууд дээр яг ямар ашиг тус байдгийг тийм ээ. Тэрний одоо бас талаар нэлээд дэлгэрэнгүй. Мөн одоо манай үйлчилгээний төвөөс банкыг бас төлөөлж бас хичээл одоо ордог. Одоо тэгэхээр бид нар ч нөгөө аж ахуйн нэгж байгууллагууд маань дөнгөж шинээр бизнесийг эхлээл явж идэг. Банкн дээр очихоор ч ийм жимчин дутуу, тийм жимчин буттуу гэл эргээл яг зээл авах гэл бараг сар хөөцөлдөж авлаа, 2 сар хөөцөлдөж авлаа гэдэг тийм ээ. Тэгэхээр энэ дээр бид нар яг юуг анхаарах хэрэгтэй байдгийг, төсөл төлөвлөгөө гэж юу байдгийг тийм ээ. Энэ тал дээр бас ерөнхийдөө ойлголт өгөх тийм одоо практик тал руугаа л ерөнхийдөө чиглэсэн юм байгаа гэсэн. Тэгэхээр энэ дээр одоо суралцж төгсөн одоо нягтланж гэхгүй тийм ээ, байгууллагуудаар одоо удирдах гэж байгаа компани нэр нээсэн байгаа энэ аж ахуйн нэгжийн удирдлагууд маань, менежерүүд маань, за тэр хүмүүс маань ерөөсөө амьдрал дээр практик дээр яг ямар үйл явдал байх ёстой байдгийг тэр болгоныг бол энэ хичээлээрээ эзэмшиж авах одоо бүрэн боломжтой байгаамаа. За тэгэхээр баярлалаа. Өнөөдөр манай студид Magic Choice санхүүгийн мэргэжсэн үйлчилгээний төвийн мэргэжилтэн Алтан Зул болон Алтан Гэрэл нар өргөдөж ирж та бүхэнтэй бас санхүүгийн талаар сонирхолтой ажиллахыг өрнүүллээ. Ингээд дараагийн дугаараар ирээд уулзцгаая. Бизнес радио 98.9 Magic Choice санхүүгийн мэргэжсэн үйлчилгээний төв хамтран бизнес эрхлэгч танд мэдүүлэл зохих санхүүгийн зөвлөгөөг 11-р сарын 17-наас эхлэн даваа лавг баасан гариг бүр 13 цаг 5 минутаас танд хүргэнэ. Таны санхүүгийн боловсролын төлөө Бизнес радио 98.9